За сайн бацхан та бүхэндээ энэ өдрийн мэдээг хүргэе. За миний өнөөдрийн сэдв 3 сарын хоног гэсэн байна. За би 2018 оны 3 сард манай зөвчний зөвшөөрсөн эмчнэр Америкийн зөвчний эхний холбооны Филиппин улсын Манила хотод болсон зөвчний эхний хуралд явж суралцсан байгаа. Энэ дээр Америкийн зөвчний эхний тэргүүн лан гэдэг хүний эхний энэ лекцийг би та бүхэндээ хуваалцаж тавьж байна. За энэ слайдаас бид нөө зөвчний эхо гэдэг бүх хэлшнэг мэдж байгаа. Би энэ зөвчний эхоны 3 хасгийн эхоны зураг байна. За хамгийн ихний зурган дээр бид энэ парастрал богино хэлээр 3 хасгийн харуулсан. За хоёрдугаарт нь баруун ардын гарахсын, гуравдугаарт нь 4 камер. Тэгээд дээр нь бас 3 хасгийг бид бие модоор ингээд ингэсэн ийм эхоны зураг байна. За тэр хажууд нь гарч байгаа бид нар бол эхоны хөгжлийн модуудыг хажууд нь тэрнээс хамчлаас хүн бодлого харуулж байгаа ийм зураг байна. За энэ дээр хаацыг бид нар 3D-ээр яаж үзэх вэ гэсэн зураг харагдаж байна. За энэ ихний энэ зурган дээр бид нар 3 хагас тахлаг маань харагдаж байна. За таваад аануулаас 3 хагас тахлагын антириор, постериор, септал хагас. Гэхдээ энэ баруун хавтал талаасаа бид нар 3D-ийг хоогоор ингэж харж байна. За хажуудлын зураг маань бид нар 3 хагас тахлагыг зүүн баруун тусгал талаасаа харж байгаа ийм зураг байна. За энэ дараагийн зургийг бид нар 3 хагас тахлагыг 2D хоогоор юм уу 3D хоогоор харахад ямар өөрчлөлтүүд байдаг вэ гэдгийг бол бид нар харуулж байна. За энэ 2D хоогоор бид нар бол парастрал богино хэллэгээр 3 хагас тахлаг үнэхээр их багаас 3 хагас тахлаг харагдахгүй 5% шихүү харагдаж байгаа. 3D хоогоор бид нар 3 хагас тахлагыг үнэхээр 85% болтол хийх боломжтой байдаг. За жишээ нь 3D хоогоор бид нар 3 хагас тахлагын аануулаас 3 хагас тахлагын хагасын зузаар 3 хагас тахлагын нүхийг ингээд тодорхойлох юм боломжтой байна. Тэгэхээр энэ 3D хоогны хөгжлөөр бас нэлээд судлагдж байгаа юм байна. За 3 хагас твийн 3 хагас тахлагын комплекс гэдэг нь юу болох вэ гэхээр за нэгдүгээр нь 3 хагас тахлах маань 3 хагасаар тийм юм. Антириор, септал, постериор гэсэн 3 хагас. Тэгээд фибросон аануулаас хоол тэгээд хөгсөд булчин баруун басуурын миокард, зүүн басуурын хавдлын миокард гэж 3 хагас тавлах. Ийм комплексоор чинь 3 хагас тавлахын үйл ажиллагааг хийе явуулт юм байна. За одоо энэ сонирхолтой асуулт байгаа 3 хагас тавлах хэдэн хагастай гэсэн ийм судалгаа хийгдсэн байт юм байна. Тэгэхээр бид нэг 3 хагас тавлах бол 3 хагастай л гэж хэлмээр байна. За тэгсэн чинь 3 хагас тавлах хэдэн хагастай гэсэн чинь нэг 2016 оны антропологийн сэтгүүл судалгаа хийсэн байна. 36 насны төвчдийн зүрхэндээ судалгаа хийхэд бид нар 3-аас 7 хагастай байна. 3 хагас тавлах гэдэг. За энэ 3-аас дээш хавцыг юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр нэмэлт хавц гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр бол бид нэр 3 хавц тавцыг энэ нэмэлт хавцуудыг бас тодорхойлох шаардлагатай байдаг юм. Энэ бол насан туршид нэлээд олон хувийг хамарсан байж байдаг юм байна. За энэ слайд маань. За энэ 2D хоогоор бид нэр 3 хавц тавцыг харахад ямар асуудал тулгардаг вэ гэдгийг энэ слайд дээр үзүүлсэн. Тэгэхээр энэ асуудал энэ зурган дээр болохоор бид нар баруун хавдлын орох хэсгийн зураг нэг зураг. Тэгэхээр энэ ихний зурган дээр ажиллаж байхад бид нар би бол одоо энэ хоо дээр харж байхдаа энэ антириор хавцас, постериор ар хавцас, өмнөд хавцас гэж шууд скосинтер хавцас, антириор хавцас гэж. Тэгэхээр энийг бол ялган харахад аюул хэцүү байдаг юм байна. Тэгэхээр энэ 2D хоо бид нар ихний зурган дээр бол баруун хавдлын гарахсыг стандарт байдлаар гаргаад өмнөд хавцаа юу дасламжийн хавцыг гаргадаг юм байна. Гаргаж харж байгаа. Хоёр дахь байдлал дээр өмнөд хавцас, ар хавц хоёрыг харж байгаа юм байна. Тэгэхээр бид нар энэ өмнөд хавц, септал хавц хоёрыг яаж харах нь ялгаа онцлоход бол 2D хоноо жоохон төвөгтэй байдаг юм байна. За дараагийн слайд дээр бас адилхан дөрвөн камер дээр бид нар 3 хавц хавцыг яаж харах вэ гэдэг. Тэгэхээр эхний зурган дээр болохоор бид нар 4 хавц
дөрөв үнэт байдал дээр даслагч буюу ар хавцыг харж байгаа. Дараагийн байдал дээр даслагчийн буюу өмнөд хавцыг харж байгаа. Тэгэхээр энэ байдлыг бид энэ ар хавцаа өмнөд хавцаа гэхийг бас ялгаа онцлоход бол 2D-ээр төвтэй гэдэг юм. Тэгэхээр бид яаж ялгаж харах вэ гэхээр нэгдүгээр нь за тэр схем зурган дээр бид гоцсон артын хавлага гарсан буруу талбар дээр харж байна. За тэгхэн дээр хоёр хавц байна. За тэр улаан шумаар заасан ингээд зурсан зураг маань антериор бас сигнал дэвжиж байх аль нь ч байх магадлалтай. За шараа зурсны хонцор антериор постериор хавлага аль нь ч байх боломжтой. Тэгэхээр бид хоёр нэгээр яаж аялаж харах вэ гэхээр артын түвшнээ гаргаад нэг хавц гаргаад харах юм бол бид энэ антериор хавц харж байна гэж харахад. За дараагийн зурган дээр бид артын түвшиндөө хоёр хавц гаргаад харах юм бол постериор өмнөд хавцыг харж байна гэж харж байна. За 3 дугаар зурган дээр бид септумаа гаргаад хоёр хавц гаргаад тэгээ зөв овлын гарах хэсгийг жоохон гаргаад харах юм бол бид арын хавцаа ялгаж хардаг байна. Харж болох боломжтой байна. За дараа нь энэ баруун овлын орох хэсгийн байдал. За энэ дээр ихний зурган дээр бид тасалчаа гаргаад харах юм бол септал хавцыг харах боломжтой. Тасалчаа хаагаад харах юм бол ар хавцыг харах боломжтой. Ийм байдлыг бас байж байгаа юм. За энэ дээр бид 3 хавц тоглох зураг байна. Антериор септал дээр ихний зурган дээр процедур хийх өмнө дараагийн зурган дээр процедур хийсний дараах зураг байна. Тэгэхээр ихний зурган дээр бид өнгө тавиад харлаа. Энэ TR хэмжээ ерөөсөө байхгүй. 3 хавц тоглохын лежинг зүйл байхгүй. Дараагийн зурган дээр бид процедурын дараа TR хэмжээ хийдэг байна. Тэгэхээр интеграшн хөгжсөнтэй холбоотой 3 хавц тоглохын судалгаа нэлээд хийгдэж байгаа юм байна. За энэ тал дээр эхний зурган дээр TR байхгүй. Дараагийн зурган дээр хүн төлбөрийн TR, майл TR гэж байгаа. Хүн төлбөрийн 3 хавц тоглохын бүтээл үүссэн байна. За энэ 4 камер дээр бид бас 4 камер дээр схем зурган дээр байна. За энэ улаан гол сигнал хавцаг. За энэ шар бол өмнөд буюу ар хавцын аль нь ч байж болох. Хэрвээ бид 5 камерт болгоод зөв овлынхаа гарах хэсгийг гаргах юм бол бид энэ дээр өмнөд хавцыг антериор хавцыг урд хавцыг харах боломжтой. За коронавирус синусээр гаргаад харах юм бол бид арын хавцыг үнэлэх боломжтой. Ингээд бид нөгөө 2D хоогоор ар хавц нь өмнөд хавц нь сигнал нөгөөдгийг ялгаа онцлох боломжтой байна. За 3 хавц тоглоомын үүсэж байгаа механизм бол 2 механизмаар үүсэж байгаа. Анх дахь 2 дахь гэдэг. Бид нар бол хэмжлэн 2 дахьчийг бол онцлож байгаа. За анх дахь гэдэг нь 15-аас 30% хавцлагын өөр хүн дэвлэлж байдаг. За 2 дахь шил хойдор 3 хавц хавцлагын аанаас дэлгэдэг баруун хавцал дэлгэдэг хөгтөг бичгийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор 3 хавц хавцлагын дутагдал үүсдэг байна. За энэ дээр кейс 26 настай телевизийн кардиограф мэдээтэй тарих зүрх шинжлэлийг сулгаж байгаа юм хүн байна. Тэгэхээр бид нэр энэ дээр ICD тавьсан байна. За эхний энэ зурган дээр бид нэр баруун овлын гарах хэсэг. За TR 4 камераас TR болсон. За ICD тавьсны дараа TR хүн зэрэгээр үүссэн байна. Ийм тохиолдол. Тэгэхээр бид нэр интеграшн дататай 3 хавц хавцлагын үйл ажиллагаа алдагдал үүсэж байгаа. Энэ 3 хавцны хоогоор 3 хавц тоглохын үйлдвэрээр бол гарч байгаа. За песмейкер дараа энэ сигнал хавцлага цаараа TR үүссэн байдал байж байна. За энэ анх дахь TR гэдэг 89 настай эрэгтэй хүн баруун овлын төлөлттэй метрал хавцлагаас цансан 50 тавьсан. Тэгээ брада капжи үүсний явдгаас песмейкер тавиад энэ 3 хавц тоглохын сигнал хэсэг гэмтсэн тохиолдол байна. За 3D хоогоор энэ 3 хавц тоглох ингээд соорчсон юм байна. За хаалгааны явц нь бол энэ тавигдаж байна. За 3 хавц тоглохын үйл ажиллагааны төслийн шалтгаан бол архаг уушны өвчин, баруун овлын сан хамжийн төсөлд кардиомиопати, зүрхний зүүн талын хавцын гажгүй, суурын жиргэнэ, зүүнээс баруун үүссэн шуунтуудаас үүсдэг юм шалтгаантай. За үүсэж байгаа механизм нь юу вэ гэхээр 3 хавц тоглохын аанууд үүсдэг гэдэг баруун овлын томрол, хөгсөг хүчингийн гэмтэл
Тэгээ 3 хавц цахилгаан өөрийн дэмжлэг татгалзал өгч байдаг. Тэгэхээр энэчнээс 3 хавц цахилгаан 70-аас 85% TR-ын хоёр төвчээр үүсгэж байгаа. За дараагийн слайдын дээр 3 хавц цахилгаан 2 хавц цахилгаан хоёр аялах нь гэсэн юм юугаар тэгэхээр 3 хавц цахилгаан хавцаг 2 хавц цахилгаан бол Монголын хэлбэр хавцгийн доорх аппаратууд тэгээд одоо барьж байгаа хавдлууд бол хэлбэр өөр иждэг. За харин бүтэглэн үүсгэж байгаа механизм нь бол зам нь бол нэг үжигдэг. Тэгэхээр энэ бол за энэ дээр 2017 оны Америкийн зүрхний ухааны удирдлагчид хавцуудын бүтэглэлийн үнэлгээг хийсэн байна. Ямар үнэлгээ үнэлэх гэсэн ийм слайд байгаа. За энэ авдар энэ дээр нэгдүгээр нь 3 хавц цахилгаан болохоор баруун суулын хэмжээ, доод хөндийн вений диаметр, тэгээд доплероо, тэгээд пизагаар вена контрактаа эдний венэ тэгээд 3 хавц цахилгаан урсгалаар хэмжиж байгаа. За тэгээд шараа тодруулсан бид нар бол 2 хавцч юм аахтай бүх хавцуудыг үнэлдэг. Үнэлэмж үнэлгээ аэробик. Хэрвээ 0-20-аас бага байх юм бол донд 0-20-аас 0-36 байх юм бол хүндэгдэр 0-40-аас дээш байх юм бол хүнд гэсэн зэрэгтэй. За энэ потенцийн эсвүүнээр нь болохоор 30-аас бага байх юм бол донд 30-аас 44 байх юм бол хүндэгдэр 45-аас дээш байх юм бол хүнд гэсэн юм үнэлгээгээр үнэлнэ. За 3 хавц цахилгаан бүтээл хавцын өөрчлөлтүүд нь яагаад ингэж үйл ажиллагаа өөр байдаг вэ гэхээр энэ жандон настай нүүн шмийн кардиомиопатитэй эрэгтэй хүн байна. Тэгэхээр 100 онцлог агшлах хортой. Тэгээд 9 сарын өмнө бол TR нэлээд ихтэй зүрхний бүтэглэлийн эмийн эмчилгээ хийсний дараа TR-ууд энэ ерөөсөө байх болчихсон байна. Тэгэхээр энэ TR-ууд эцсийн ачаалтаа шууд хамааралтай гэсэн юм судалгаа байж. За энэ дээр бас 3 хавц цахилгаан амлалаас 3 хавц цахилгаан бүтэглэлийн эзлэх бол хоорондоо шууд хамааралтай гэсэн нь бол энэ дээр зааж байгаа. 3 хавц цахилгаан бүтэглэл нь болохоор зэрэг ачааллын өмнө ачааллын дараа баруун засгийн үйл ажиллагаатай шууд хамааралтай гэсэн нэг гарсан байна. За энэ хэвийн ингээд 3 хавц цахилгаан амлалаас хэвийн байж байгаа өөрөнд хэлтэй TR гэсэн байна. Тэгээд энэ перитонеал диализийн дараа энэ TR байх болсон. За энэ 3 хавц цахилгаан метал хавцлах хоёрыг үнэлсэн үнэлгээ байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө 3 хавц цахилгаан өөрөө амьсгалын пазлтай шууд хамааралтай байж байгаа. Тэгэхээр энэ дээр амьсгал авах үед амьсгал гарах үед нөгөө хэвийн хэмжээсүүд байна. За тэгэхээр энэ зүүн хавдлын диастолын арийн, систолын арийн, тэгээд фракшн шортно. Тэгээд баруун хавдлын хэмжээ, баруун суулын хэмжээ, тэгээд хавцлын өндөр, хавцлын талбай энтрийг оролцуулсан байна. Тэгэхээр энэ доотлын энэ эхний зурган дээр амьсгал гаргаж байгаа үед бид тэр 3 хавц цахилгаан амнуулсыг хэмжсэн байна. Тэгэхээр энэ 51 мм байгаа. За амьсгал гаргасны дараа хэмжээ 55 мм. Тэгэхээр энэ амьсгалын пастай 3 хавц цахилгаан үйл ажиллагаа бол бас хамааралтай учраас энд судалгаа хийгдэж гарсан байна. Ийм юм. За 3 хавц цахилгаан амнуулс ер нь хэд байх хэвээр вэ гэхээр бид нэр 3 хавц цахилгаан амнуулсыг диастолын үед хэмжинэ. Гэхдээ 4 камер дээр хэмжинэ. Тэгээд 40 мм юм уу? Эсвэл 21 мм квадрат биеийн гадаргууд харьцуулснаас их байх юм бол энийг бид нэр 3 хавц цахилгаан амнуулс тэлэлцэн гэж үзэж байгаа. За хаалгааны үед бол 70 мм-ээс их байдаг гэж үздэг. За 3 хавц цахилгаан амнуулс нь ер нь хаалгаанд ямар чухал ач холбогдолтой амлаа булаасны хаалгаанд ямар чухал ач холбогдолтой вэ? Энэ судалгаа гарсан байгаа. Эхний судалгаа нь бол утрал цахилгаан засал 3 хавц цахилгаан засалтай байсан. За хоёр дахь судалгаа нь утрал цахилгаан дангаан зассан. Тэгэхээр 3 хавц цахилгаан утрал цахилгаан хоёрыг зассан эхний аврагт амьдарч чадвар бол 90.3%, ганцхан утрал цахилгаан зассан тохиолдолд 85.5% байсан. За 3 хавц цахилгаан төлөвлөж байгаа байдлаар нь бол энэ 3 хавц цахилгаан зассан үед бол 1%, засаагүй ганцхан утрал цахилгаан зассан тохиолдолд 44%. За зүрхний ахлах төлөвийн эцсийн шатнд орох нь бол 3 хавц цахилгаан зассан тохиолдолд үүсээгүй. Ганцхан утрал цахилгаан зассан
14% өссөн. Тэгэхээр энэ бол нэлээд чухал ач холбогдолтой статистик. За энэ дараагийн слайд бид 3 хавц давхлын ам үсийг яаж хэмжих вэ гэж. 2D юм уу, 2D T юм уу, TD гэх бид нэр 3 хавц давхлын ам үсийг тэмцэн байлаа. Тэгэхээр яас тэмцэн. Тэгээ эхний зурган дээр бол 3.4, дараагийн зурган дээр 3.2 гэх. Тэгэхээр 2D T улаалай хоо чэсний хоо жоохон адаатай заах магадлалтай учраас бид нэр 3D хоог ашиглах шаардлагатай гэсэн өдөр зэмж гарсан байна. Тэгэхээр энэ 3D хоодод бидний чэсний дөрвөн байдлаас сэрдэл шатлал хэмжээс тэгээд anterior posterior хэмжээсийг бол аваад энэ бол хамсахаа нөгөө тэр иргэн тааруулах юм боломжтой. За уурсан амсууд эмээл хэлбэртэй тэгээд баг хоёр зэгтэй эллипс загвартай гэж байна. За уурсан тавлууд тэлэгдэлтэй хажуучлал тавлуугаа тэлэгдэжээдэг. Хөвчлэн. За энэ бол нөгөө уурсан тавлууд үйл ажиллагааны яалтаас тэлэгдэх тусмаа өөрөө том тэгээд дөрөв тэгээд хавтгай болж идэг зэрэг байна. За энэ зураг одоо хамгийн сүүлийн яасан байна хэлчих. За TR майл тэгээд 1-3 гэдэг стейж ангасан. 3 сахны амаас 40-с баг 40-с гэх тэгээд 3 сахны хавцууд нийлж байгаа байдлаар нэгдүгээр хэвийн хоёрдугаарт нөгөө энэ эргэн гэрээр нэгж байгаа нийлэх байгаа тохиолдолд эмийн эмчтэй эхлээний нэгдүгээр үед нь эмийн эмчтэй за хоёрдугаар үед нь 40-с дээш гэсэн болохоор нөгөө хавцлага эргэн гэрээр нэгж байгаа тохиолдолд 3 хавцтай амлаа болохгүй 40-с их тэгээд хэлсэн байгаа үед бол хавцлага хэлсэн хийж байна. За энэ 3 хавцлагын амлсан байдлыг энэ дэвшлээс төлөвлөсөн байна. За анхаарал тавьсан баярлалаа.